мэдээр үргэлжилж байна. Голын голдролыг өөрчилж баригдсан гэх Аквагард нутганы барилгыг Алтан нураах захирамжийг нийслэлийн өмнөх засаг дарга Сумын Азар гаргаж байсан. Тэгвэл тус захирамжийг шүүхээс төдгөлзүүлсэн ч өнөөдрийг хүртэл алвчаагүй байна. Учир нь шүүхээс Аквагард нутганыг буулгах эсэх асуудалд шинжөөж томилсон шалтгаанаар хурлыг товлолгүй 10 сарыг үдэж байгаамаа. Энэ хугацаанд Аквагард нутганы барилгын ажил дуусч ирэх 5 дугаар сард ашиглалтанд орох гэж байна. Одоо захирамж гараад амлсан, зарлсан бол бид нар болгож л таарна. Түүнээс энэ хэвлэл мэдээлэлээр явж байгаа юм шиг болохгүй бүтэхгүй гэж тийм зүйл огтоос байхгүй. Голын хамгаалтын бүсэд өмнө нь олгогдсон энэ байршил дээр Аквагардын барьсан тэр уртлын 2 блокийг хамгаалтын зурагт орсон гэж үзэж нураах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дээр шүүх шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр гармагц бид нар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлбөр боломгц нийслэлээс нураахад бэлэн байгаа. Үе үеийн хотын удирдлагууд Аквагардын хотхны 2 блок барилгыг нураах эсэх асуудал өөрсдийн байр зураа илэрхийлсэн байдаг. Гэвч асуудал хөндөгдөж шүүхүүдэд шилжээд 2 жил өнгөрөөд байхад барилгын ажил үргэлжилсээр эх 5 дугаар сард ажиглалтанд орохоор болоод байна. Угтаа бол олон иргэдийг хохирохгүй тул Аквагардын хотхныг нураах асуудал шүүхийн шатанд яваа тохиолдолд барилга угсралтын ажил зогссон байх ёстойч буулгах захирамжийг хүчингүй болгосон тул Аквагардын хотхон захиалга нэмж авсаар метр квадратынхаа үнийг өсгөөд байна. Улсын комисс хүлээж авах гэхэд хуулийн асуудал байсан. Яагаад гэвэл энэ барилгын зөвшөөрлүүд шүүхтэй маргаантай байна. Шинжиж томилоод шинжиж нүгэлт гаргаж өгөх 2 жил болж байгаа юм байна. Тэгээд энэ хугацаанд нь энэ Аквагард нь хотхны буулгахаар шийдвэрлсэн шийдвэрлэгөө бүгд ашиглалтанд ороход бэлэн болсон байх шиг байна тийм. Олон нийтийн зүгээс тухайн хотхны шав тавигдаж эхлэх үед асуудлыг хөндөж голын сав газарт газар өгсөн асуудлыг шүүмжилж байсан. Анхнаасаа газрын зөвшөөрөл олгосон нь өнөөдөр олон иргэнийг хохирох үндэс болсон гэж хуульчид хэлсэн. Аквагардын хотхны газрыг анхнаасаа хууль бусаар олгосон бол буруутай этгээдийг тогтоосны үндсэн дээр нураах эсхийг шийдэх нь. Хотын дарга Сумын Азрын гаргасан Аквагардын хотхныг буулгах захирамжийг шүүхээс хүчингүй болгосон шалтгаан нь зөвшөөрөл нь анхнаасаа хууль ёсны байсан уу гэдгийг тогтоох зорилготой гэлээ. Тэгэхээр бид хууль бус байсан анхнаасаа хууль бус шийдвэр гаргасан шүү гэдгийг шүүгээр тогтоолгох юм бол үр дагавар уснаад олон захиалагч нар байна. Та магадгүй барилгын үндсэн компани, туслан гүйцэтгэх компаниудад эдийн засгийн хохирол үүснэ. Буруу талбарт шалтан лэнийг хавьсан шүү дээ. Гэвч сонгуулиас хойш Аквагардны асуудлыг сайд дарга нар нь хөндгөө байж шүүхийн шийдвэр гарчихвал цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн орлогч дарга нь хүртэл сэнтигээ солиод хил чимээгүй болоод байна. Тэгвэл шүүх шийднэ гэд өөрсдөө холдуулсан Аквагардны газрын маргааны шүүх хурал энэ сарын 23-нд товлогджээ. Уг хурлын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж авилгал хороолол хэмээн цоллогдсон Аквагардны асуудал шийдэгдэх юм а.